санаа үзэгчдээ амралтын өдрийн мэдрэлгийг Хөгжөөн цэнгийн Чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт New Media Group-ийн хамт олон хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За. Тэгэхээр Чакаг нэвтрүүлэг 3 үеэс бүрдэж байгаа. Эхний үе бол таны мэдхийн асуулт хариулт, дараагийн үе бол теннисний бөмбөг олох үе байгаа. Сүүлийн 3 дахь үе маань амны хайрцаг унших үе буюу үг таах үеэс бүрдэж байна. За ингээд оролцогчтойгоо танилцъя. Хамгийн ихний суудлал дээр New Media Group-ийн захирал Минд Оршо. Систем инженер Болтхүү. Гэрэл зурагчин Үнэн Баяр. Системийн админ Батнасан. Дизайнер Ангараг. Харилцагчийн менежер Бат Туяа. Маркетинг мэргэжилтэн Хулан. Систем хөгжүүлэгч Бат Амар. Нягтлан Оюун Бэлэг. Цахим уудас хөгжүүлэгч Ган Зориг. Маркетингийн захирал Марла. Цахим уудас хөгжүүлэгч Амар Эрдэнарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. New Media Group гэж байгаа тийм. Ер нь хичнээн хамт олонтой хизээ байгуулагдсан ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг компани байна. Бид ерөнхийдөө 5 жилийн өмнө байгуулагдсан. За нэг 80 орчим залуустай ер нь мэдээлэл технологи, маркетингийн зөвлөгөөх ийм салбаруудад үйл ажиллагаа явуулдаг. За ер нь ямар компаниудтай хамтарч ажиллаж байна одоогийн байдлаар хамтарч ажилласан байгууллагуудаа нэрлэе. За яг хуу ер нь Монголын бас нэлээд томоохон байгууллагуудтай одоо цахим уудсын бүтээх. За одоо жишээлбэл энэ 7 хоногт гэхэд оюутлогоо компанийн шинэ цахим уудсыг бүтээж дуслаа. За маркетингийн зөвлөх үйлчилгээ гэхэд бас одоо томоохон банк, одоо өрн телефон гэд янз янзын байгууллагуудтай хамтарч ажилладаг гэдэг. Нилээн залуу хамт олонтой юм ба штэ тий. Ер нь хідээс хэдэн насны орчим залуус нэг үеийнхэн шахуу байх шиг байна тий. За ер нь яг хуу 70 оноос цөөхөн 80 оноос ихэнх нь 90 оноос бас нэлээд идэв юм байна. Тэр 5 жилийн хугацаанд бас нэлээд олон компаниудтай хамтарч ажиллаад үйл ажиллагаа бол явуулаад нэлээд удаж байгаа тий. Хаана байрладаг компани болоо танаатай ер нь яаж хамтарч ажиллахыг үйл одоо хаана очиж уулзах уу гэх юм уу тий. Тэр талаар бас мэдээ. За яг нь ер нь бол бид нарыг цахим орчинд л илүү хүмүүс хайж олох бүрэн боломжтой. Одоо веб юу гэдэг манай одоо бүтээгдэхүүнүүдээр л илүү Google дээрээс л ороод New Media Group Монгол гэж бичээд хайхад баг гарна. Тэгээ би хайж үзсэн чинь дандаа ингээд англиар бичсэн байсан л та тэгээд монголчуудаа бас нэг зориулж тийм контент ч гэдэм үү энэ зэрэг бүтээгдэхүүн гаргадаг юм болов уу гэж бас бодсон л та дандаа гадаадаар бичсэн байна англиар. Яг байгаа тийм. Байгаа юу бас. Ер нь яг бид нэр санхүү нэгтлэн бодох бүртгэлийн салбарт, хүний нөөцийн салбарт нэлээд нийгмийн зорилготой бүтээгдэхүүнүүд бас хийсэн. Одоо жижиг дунд бизнес эрхлэгчид маань одоо төлбөргүй санхүү нэгтлэн бодох бүртгэлийн програм ашиглах, хүний нөөцийн програм ашиглах ийм одоо боломжуудыг хангасан. Яг зөвхөн бас яг бидний баримталдаг бодлого бол ашигын төлөө гэхээс илүү нийгэмдээ зориулагдсан бүтээгдэхүүн хийж одоо салбарынхаа хөгжилд хөв нэмэр оруулах ийм бас зорилготой. Яг ер нь бол social enterprise буюу нийгмийн зорилготой компани гэж одоо илүү өөрсдийгөө одоо залуучуудад болон бусад компаниудад ч гэсэн таниулахыг боддог. За системийн админ гэхээр юу гэдэг юм болоо Батнасаа? Системийн админ, системийн хөгжүүлэгч гэж бас байна л да тий. Онлайнд байгаа манай одоо компаниудын үйлчлүүлэгчтэй вебсайтууд, онлайн системүүдийн одоо найдвартай ажиллагааг нь хангаж ажилладаг. Найдвартай ажиллагааг нь хангаж ажилладаг. Банкын нөгөө ажиллагаатай байх ёстой шүү дээ тий. Тэрний найдвартай ажиллагааг нь л хангаж ажилладаг. За өнөөдрийн нэвтрүүлгийн ивент итгэгчээр залуусын сонголт шоколадтай сүү хамтарч ажиллаж байгаа. Та бүхний урд шоколадтай сүү байгаа. Шоколадтай сүүг уугаад жоохон ирч хүч аваад асуултанд орцгоё тий. Эхний асуулт бол таны мэдхийн асуулт хариулт байгаа. Ингээд таны мэдхийн асуулт хариултан дээр бидний зүгээс 2 асуултыг бэлдсэн байгаа. Төвс зохицол, гайхамшигт амт, шоколадтай сүү, залуусын сонголт. Жинхэнэ Монгол сүүг хэрэглэгчтэй хөргөж байгаа болохоор гашилж муудахаас сэргийлэх нь жолооч бидний үүрэг хариуцлага. Тийм ч учраас ургах цаг хугацаатай оролдсон давхин шүү дээ. Monfresh малчны хотноос таны гэрт.
бидний хайрын мэдээж хамгийн нандин бүх зүйлсийг хосгүй сайхан хайрын төгс зохицол гайхамшигт амт шоколадтай сүү залуусын сонголт 114 жил асаж байгаа чийдэн хаана байдгийг болоо. Тэр та бүхэн сошиал орчинд нэлээд ажилладаг те нийт дээр ч гэдэм үү те сонирхолтой сониачин зүйлсийг бичдэг сайтууд дээр нэлээд байсан л та. 114 жилийн турш 2 удаа голд нь унтарч ирсэн юм байна. Бүх нийтээрээ тог тасрах үед 7 хоног нэг нь болохоор нэг өдрөл тасарч ирсэн. Түүнээс бусад үед нь бол байн гасаалттай байдаг. Тийм чийдэн байт юм байна. Тэр одоо аль улсад байдаг юм болоо. Эхний оролцогчд болох Минд орших болтхоо хоёр маань Англи улс гэсэн байна. За Англи улсыг яагаад? Англиг яагаад авсан бэ? болохоор түрүү дөхүүлж хэлэхдээ болохоор гал унтрах анги гэсэн чинь тэ Англи улс маань гал унтрах ангийн бас их ариун түүхтэй онцлогтой нэг юм төмөр сондуулгатай тийм улс шүү дээ. Эхний улс тий Их Британи тэр талаараа бас нэг гэрэл нүртэл ийм удаан ассан түүхтэй онцлог байж магадгүй гэсэн үгнээс Англи улсыг сонголоо. За Батнаас Үнэн Баяр хоёрын хувьд бас Англиг авсан байна. Тийм дээр бас ярилцж байгаа л нэлээд өндөр хөгжилтэй юм тийм найдвартай улсаа гэж бодлоо тэгэл Англи. Юу найдвартай? Юм найдвартай одоо жишээ нь тог нь тасрахгүйгээр 114 жил байж гэнэ гэсэн. Тэгээ гэрэл нь бас унтрахгүйгээр асч байна. Тэгэл бодож байгаа. Дахин Улаанбаатарт бас нэг тог тасрлаа тий. Тийм шүү дээ. Тэр чинь хот даяараа тог болсон. Сандралтай шүү дээ. Цахилгаан станцууд яатсан юм болоо. Энэ тэр дайн байлдаан болгож байгаа юм бол хамаг ажил боо юм тий. За Батуяа Ангарах хоёр маань бас Лондон гэсэн байна. Английн нийслэл Лондон. Лондон харин нэг жоохон эртний түүхтэй. Тэгээ эртний юмнууд нэг удаан уулаад яваад байгаа юм биш үстэй. Бүгдээрээ Англи. Удаан хадгалагддаг болохоор юмнуудаа их удаан хадгалж авч чаддаг. Түүх соёлтой оролцохоор гэж бодсон уу. За Хулуун Батамар хоёрын хувьд бас Англиг авсан байна. Нэмж хэлэх зүйл байна уу? Баггүй. За тэгвэл Францыг авсан байна. Оюун бэлэг Ган Зориг хоёр маань Францыг авсан байна. Яагаад Францыг авах болов? За яг ерөнхийдөө асуултын хувьд бол яг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр бодож байгаа л тэгээ биччихлээ. Хаагаад буудаал бичсэн үү? За Марл Анар хоёрын хувьд Англи гэсэн байна тий бас. Нэмэх зүйл байна уу? Яг нэг гал команд гэсэн чинь яг нэг тэр үед Лондонд амир гал мал гараад бас яаж нэхэр гал команд айгу Лондонд амир гал гараад бусад улсууд бол гал гарахгүй. мэдгүй. Тэгэхээр тэр гал чинь баг хотоороо шатцсан амир том гал байсан болохоор яаж ч тийг санагдаад тий сайн мэдгүй болохоор За тэгвэл бүгдээрээ дэлгэцэнд анхаарлаа хандуулснаар зөв хариултыг мэдэх боломжтой. Америкийн Ливермор хотод дэлхийн хамгийн эртний чийдэн 114 жил асаалттай байна. Калифорни мужийн Ливермор хотын галс сүнөх ангид байрлуулсан 4 ваттын хүчин чадалтай энэ чийдэнг Генесийн номонд манай гариг дээр асч байгаа чийдэнгүүдээс хамгийн эртнийх нь гэж тэмдэглэсэн байна. Энэ чийдэнг 1901 онд нэгэн бизнесмен нутгийн галс сүнөгчдөд бэлгэлжээ. Тэр цагаас хойш чийдэн галын дайчдад үнэн ч зүтгэсээр ирсэн байна. Чийдэн асаагүй ганц нэгэн тохиолдлыг Ливерморын оршин суугчид сар өдөртөө цээжээр хэлж чаддаг. 20 дугаар зууны 30-аас 70 донд цахилгаан эрчим хүч хаяа тасалддаг байсан үед 1903 онд 1 өдөр, 1937 онд 7 хоног тус унтарсан гин. Энэ гайхалтай чийдэн олон эрдэмтдийг мухардалд оруулж байгаа талаар Ливерморын цахилгаан эрчим хүчний мэргэжилтэн Лин Оуэнс ярьж байна. Ердийн нэг 4 баатын чийдэн 114 жил асахдаа яагаад шатахгүй байгаагийн учрыг хинч мэддэггүй. Энд тентхийн эрдэмтэд ирж үзэж хараад нэг ч олигтой тайлбар өгч чадалгүй буцдаг байна. Харин чийдэнг гараараа барьж үзхийг зөвшөөрдөггүй гин. Генесийн номд хүртэл тэмдэглэсэн байж тээ. За тэгэхээр эхний асуултан дээр оролцогчд маань нэг ч оноо авч чадсангүй. Тэгэхээр дараагийн 2 дахь асуултанд амжилт хүсье. 2 дахь асуулт. Төгс зохицол гайхамшигт амт шоколадтай сүү залуусын сонголт. Доох өвчнөд хүмүүсийн цусыг бихэндээ холсон байна л да. Тэгээд сэтгүүлийн бихэнд холиод тэгээд сэтгүүл тусгай дугаар гаргасан юм байна. Хүмүүс байн гаргадаг биш. Тусгай дугаарт мэдээж энэ бол доохтой тэмцэх өдөр зориулсан ч гэдэг юм уу те. Тийм баг түнс хүн амтныг хүмүүсийг хорлох гэж юм уу те. Тийм маягаар гараагүй бах. Тэгэхээр ийм улс доох өвчнөд хүмүүсийн цусыг холсон бэхээр сэтгүүл гаргасан улс ямар улс байж болох вэ? Дандаа улстай л холбоотой
ямар нэг улсыг л асуусан асуулт байна. Энэ бол саяхан нэт дээр бас явж исэн. Тэгээ бас Chakak пэйж дээр бас энэ асуултын талаар мэдээллийг бас өгч исэн байгаа. Хэрвээ үзсэн бол хариулах боломжтой. Зөв байх магадaltaй гэсэн хариулт орж ирэхгүй бол урд дурдаа байгаа. Шоколадтай сүгээ жоохон уугаад. Хүчээж сэлбэд аваарай. Эхний оролцогч болох Болтхүү Минд Орших хоёр маань Герман улсыг авсан байна. Герман ч ягаад тийм байх боломжтой лээ Болтхүү ер нь энэлийн асуултад таны мэдгүй чиглэлийн асуулт. Энэ дээр бол таачлаа. Таачлаа. Зүүн совин дээр. Өмнөхийг нь яасан? Өмнөхийг нь болохоор бас нэг зарим нэг сэжүүрээс харж байгаа. Лог гэж бодсон. Энэ дээр бол шууд лог гэхгүй таацсан тий. Таасан юм чинь тэгээд тайлбар байхгүй байх. За Батнассан Үнэн Баяр хоёрын хувьд Америкийн нэгдсэн улс. Америк чинь ерөнхийдөө нэг олон нийтийн үйл ажиллагаанд их оролцдог улс шүү дээ. Тэгээд мэдээж доохтой орнууд хүний эрхийг бас нэлээд хүндэлдэг улс. Тийм тэр утгаараа өгч байд юм уу? Тийм утгаараа тийм зүйл гарсан байж магадгүй. За Батуя Ангарах хоёр маань Япон улсыг авсан байна. За Япончууд яагаад Япончуудыг ав? Яг Японч нөгөө нэг эрдэмтэд тий. Төхөөрөмж айгуу сайн тиймэр хөдөлтэй. Тэгэхээр яг тэд нар бас холих магадлал өндөртэй хүмүүстэй. Төхөөрөмж нь бодлоо. Мундаг болохоор эрдэмтэд гарсан байх магадaltaй гэсэн. Эрдэмтэд нь мундаг болохоор ер нь тийм холих магадлалтай. Холих магадлалтай. Цус холих магадлалтай. Юу ч хэлж байна. Цус бих хоёрыг хин бол хин л хойлно шүү дээ. Би ч гэсэн ингээл хойлж шүү дээ. Биш яг тэд нөгөө шинжлэх ухааны үүднээс хольсон байж магадгүй л байна. За тэр Япончууд бас сонь зүйл сэтгэгдгээрээ алдартай те. За Хулан Батамар хоёрын хувьд Япон гэсэн байна бас. За. Ахад бол Америк бол байхгүй л шүү дээ. Америк биш юм чинь тэр 200 эдэн орноос Японд байх гэж бодсноо. Тэгээ ер нь цаа жоохон өрмөц болсон баг шиг бас мэдэхгүй байна. Тэгээд яг Япон гэж жоохон толгойд орж ирэх хүртэл өвччлээ. За. За тэгвэл оюун бэлэг Ган зэрэг хоёр маань бас Японыг авсан байна. Нэмэлт тайлбар байна уу? Нэг ч алга байлаа. Алга байна уу? За. Америкийн нэгдсэн улс таасан. За тэгвэл бүгдээрээ анхаарлаа дэлгэцэнд хандуулснаар зөв хариултыг мэдэх боломжтой. Австрийн Вангардист эрэгтэйчүүдийн сэтгүүлд хувьчныг үүсгэгч хүний дархлал хомсдлын вирустэй хүмүүсийн цусыг холсон бэхээр тусгай дугаарын хэвлэлээ үйлдвэрлэжээ. Энэ тухай дэлхийн хэвлэл рүү шуугаж байна. Вангардист сэтгүүл нь ХДХВ дохоор өвчлсөн хүмүүсийг чиглэсэн олон нийтийн жигшил айдсын эсрэг тэмцэлд тусгай дугаараа зориулсан байна. Энэхүү сэтгүүл нь ихэвчлэн дижитал хэлбэрээр гардаг боловч HIV Heroes дугаартаа ХДХВ-тэй 3 хүний цусыг бэх болгон ашиглажээ. Герман англи хэл дээр гарсан сэтгүүлийн тусгай дугаар нь 3000% хэвлэгдснээс гадна нэг бүрийн захиалгын үнэ нь 50 евро. Сэтгүүлийн тусгай дугаарын борлуулалтын орлого сайн үйлсийн аянд зориулагдж байгаа ажээ. Сайн дураар сэтгүүлд цусаа өгсөн хүмүүсийн нэг 45 настай Вольтруд Стефаник 20 жилийн өмнө ХДХВ-гийн халдвартай гэдгээ мэдсэн байна. За мэдээж оноо авч чадаагүй ч гэсэн те дараагийн үе дээрээс нэлээд том оноонуудыг авах боломжтой. Саяын үе бол ер нь оролцогчдын хувьд нэлээд таах магадaltaй үед байдаг л да. Үе асуултууд орж ирдэг. Тэгэхээр дараагийн 2 дахь үед оръё. 2 дахь үе маань теннисний бөмбөг болох үе байгаа. Төвс зохицол гайхамшиг дамт шоколадтай сүү залуусын сонголт. Аягтаас бөмбөгийг аваад тэрхүү ширээнд сандал дээр байгаа аяг руу авч хийх юм байна. Мэдээж хаалттайгаар явах учраас хэцүү. Хэрвээ аль нэг аягыг унгаасан тохиолдолд Болтхүүгийн доороос тог очно гэж байгаа тийм. 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлэх ёстой. Биелээ. Билээ. 2 1 За цаг явлаа. За зүүл урагшаа. 1 минутын хугацаанд. За. Баруун дээр жоохон цааш нь тавь. Цааш нь. Баруун дэш нь. Зөв. Тэгээд урагшаа. За одоо зүүл урагшаа. За тавь. За баруун яг хажууд нь зүүлдийн хажууд. За яг баруун гар тол чинь юу вэ? Сав байна. Доошлоод тэмтэрч байгаа. Бөмбөг аваарай. За тэгээ болгоон шиг яг зүүлдэж урд сав байгаа шүү. Зүүлэн хойшлуулж өргөөд жоохон зүүн дэш нь.
Юу ихлээл жоохон гингод ямар аим. Хэдэн секундын хугацаанд аяга шалчээдлэн гიშгчлээ штэ. Жоохон тэнцвэр талдаа жоохон муу байна уу юу? Харин шууд ихнээсээ л жоохон бүтлгүүтэй тий. За тэгэхээр яварсан цаг хагастай орж амжаагүй байхад аяган бөмбөгөө олсон боловч аяган дээр гიშгээд тий. Болтхүүгийн дороос тог очсон байна. Тог ямар байна? Тог хүчтэй. Хүчтэй байна уу? Төгс зохицол гайхамшигт амт Шокбаазтай сүү залуусын сонголт. Дараагийн оролцогчид болох Батнасан Үнэнбаяр 2 маань гарч ирсэн байгаа. Үнэнбаяр хогтой санд дээр сууж Батнасан маань бөмбөгөө олох хэрэгтэй байгаа тий. Ер нь боломж гэж бодож байна уу? Айгүй юу. Зааварлагч байгаа гэснээр л явна да. Зааварлагчийнхаа гэснээр явна тий. За 1 минутын хугацаанд бөмбөгөө олоод аягандаа хийх хэрэгтэй. Амжилт хүсье. За 2 1 цаг явлаа. Баруун лөө урагшин. Жохон баруун тал руу. Уршаа. Дөртөө. За. Ахаад зүүн лөө явуул. Урагшин. За өөрлөгөө тат. Тэгээд урагшаага. Явуул. Баруун лөө ахаад урагшин. Чигэрн. Аха. Яг урд яг хоёр хөлний чинь завсар нэг сав байгаа. Тэрийг хоёр талаар нь гарна гэж тооцоолоо. Йоо. Наад руугаа жоохон зүүн тал руугаа. Зүүн. Йоо. Одоо тэгээд зүүн хөлөөд агаад баруун хөлөө давуул. Хагастай орсон байгаа шүү. Залуусаа. Давуул. Гисэг. Ахаад зүүн хөлөө давуул. Ахаад урагшаа. Тэгээд тав. Ахаад баруун хөлөө өргөд нилээн том алах. Йоо. Гисэг. За тэгээд бөмбөг ав. Доошоо яг урдчин байгаа. Зүүн хөлөө өргөд татаад. Зүүн хөлөө зэрэгцүүлч. Тэгээ бөмбөг ав. Жоохон урд. За, цаг дуслаа. Боцноос. Таны хувьд ер нь баг цаг 1 минутын хугацаанд бөмбөгөндөө ч хүсч амжсан гэж тийм. Нилээн тэнцвэр мотой байна уу яаж вэ? Ашиглаад унгаахгүй. Унгаахгүй гэж. Цаг яриа богино юм. Цаг богино гэхдээ ялагч болсон оролцогчд бол зөндөө байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн ялагчаар тодорсон тохиолдолд нэвтрүүлгийн зүгээс 500 мянган төгрөгийн шагналтай байгаа. Төгс зохицол гайхамшигт амт Шокбаазтай сүү залуусын сонголт. Тэгэхээр эхний хоёр баг маань нэг ч оноо авч чадаагүй байгаа. Тэгэхээр дараагийн баг болох Баттуя ангарах 2 маань гарчсан байгаа. Ангарахын хувьд тогтой санд дээр суусан байгаа. Бүсгүйгээ яаж солох вэ те? За үнэн хэрэгтэй. Баттуягийн хувьд бол гайгүй мэдрэмжтэй юу? Оролдоод үзье. Ер нь 10 жилтэй байхдаа ингээд юм модон морин дээр ингээд алхуулдаг штэ. Тэгж алхаж үзсэн үү? Үзчихсэн. Унахаар байсан уу? Яасан? Нэг унаал хоёр дахьтаа гайгүй л хийчихсэн. За тэгэл одоо нэг унах юм бол шууд амжилт болж штэ тий. За ингээд амжилт хүсье. За 2 1 цаг явлаа. За уусаа чигээр алах чамтай амар ойрхон байна. Өө яг зүүн хөлөө яг урд хоёр хөлдөө чи наалтсан нэг сав байгаа шүү. Тэрийг даваад алах баруун хөлөөрөө. 50. Дахиад яг даваад алахаараа. Яг доошо тонгоо. Зүүн гарын талцж байна. Наач. Ойрцсон шүү дээ. Наач. Тэгээд чигээрээ. Баруун хөлөө бол. Дахиад зүүн хөлийг хажууд нь авч. Яг урд чинь байна. Дахиад баруун хөлөө давуул. Зүв. Тавчих. Биш жоохон цаашаа тавь. Баруул. За. Тэгээ зүүлээ бүр наалдуулаад тавиарэ. За. Чигээрээ алах. Чигээрээ шууд. Цаашаа. Жоохон цаашаа. Чигээрээ алхаад зүгээр. Зөрөгтэй алах. Чигээрээ. Яваад. Зөрөгтэй. Одоо зүүн жишээ жоохон хазаагаад. Зүв. Одоо чигээрээ хөдөө баруун. Чигээрээ яваад. Одоо зөрөгтэй зүүлээ дээш өргөөлээд. Яв. 50. Дараа. За. Дахиад чигээрээ алхаараа. Гүт юм уу яа дитээрээ. За анхаа үт ямар байна? Тог бол сайхан юм байна. За тэгвэл оноо харах нь авч чадаагүй. Дараагийн сүүлийн үе болох амны хайрцаг унших үе дээрээс оноогоо авах боломжтой. Дараагийн 4 дахь багийг тайсан урьж байна. Батамар хулан нарын баг гарч ирсэн байна. За тэгэхээр Батамрын хувьд тогтой санал дээр суусан байгаа жоохон өмдөө дутуу хатаасан гэдэг юм яриадсэн үгүй тий. Жоохон чийгтэй болвол нэлээ хүчтэй очих магадлалтай.
Гайгүй юу? Гайгүй. Жохон сандралтай байх шиг тий. За тийм материал томтой юм чинь бас тогт хараад баг саармөржөөд очих баг тий. 2 1 цаг явлаа. За жохон дөгч. Аа. За жохон яв. Баримжаагүй зүгээр дөхөл. Ахаа жохон яв. За одоо баруун хөлөө жохон. За дэшээ өрг. Гიშг. За зүүн хөлөө. Өрг. За гიშг. За баруун хөлөө ахад. За гიშг. Одоо нааша. Аха. За зүүн хөлөө яг хажууд нь тавьчих. Одоо зүүн талд чинь нөгөөдөг чинь байгаа шүү. Доошоо. Нөгөө зүүн тал руугаа. Нааша. Хаашаа. Наач. За урагш яваа. За гიშг. Зүүн хөлөө. Унаач таалгач. Аяга унгаач юм байгаа. Уг нь бол дүнгүй авчин тий. Октод маань байгаа болохоор бас жоохон замыг нь амар болгож өгсөн. Гэсэн боловч манай амар суу. Айцсан сууж. Ямар байна? Амар юм байна. Амар төгчлөө. Амар төгч нөө. Мэдхгүй би эсвэл яг нэмэлттэй явуулчихсан. Амар төгчлөө. Амар юм бэ гэж. Амар. Ер нь зөөрлөл ер нь юутай зөөрлөхөр байна. Өөрөө чи амьдралд ингээд хамгийн амар айц сочирч байсан зүйлтэй зөөрлөл. За мэдхгүй бас ингэж байгаагүй юм байна. Ингэж байгаагүй юу? За тэгвэл хизээш мартахгүй юм байна те. Өстө батгаргүй юм байна. За ингээд дараагийн багийг тайснаа өрж байна. 5 дахь баг болох оюун бэлэг ган зэрэг хоёрын баг гарч ирсэн байгаа. Ган зэрэг тогтоо сан дээр суусан байгаа. За оюун бэлэг маань нэлээд эмгтэй хүн бас нэлээд мэдрэмжтэй байдаг те. Гайгүй юу? Болох байх л гэж бодоод байна. За амжилт хүсье 1 минутын хугацаанд аяган доторх теннисний бөмбөг аваад тэр санал дээр байгаа аяганд хийх ёстой байгаа. Амжихгүй бол ган зэргийн дороос тог очно гэж байгаа. 2 1 цаг явлаа. За жоохон урагшлал доорч юм байна. Баруун тийш. Жоохон цааш. Нэггүүл яваад байна да. Наач юм байна. Наач. За. Зөвдөө. Одоо цаашаа. Хамт дорнд явж өгсөн байгаа. Одоо нааша жоохон нааша. Биш ариг хэсгийг наашлаа те. Жоохон цаашаа. Баруун тийшээ жоохон эргээ яв. Одоо жоохон урагшаа явъя. Цаг яваа шүү дээ. Наач юм байгаа шүү дээ. Дээш өндөр. Дээш өрг. Жоохон зөв тав. За. Минут тагстаа орж байна. Битгий хөлөө ингэж чирж яваа. Жоохон цаашаа тавьчих. За дээгүүр нь алхаа гараа одоо. 4 хөлөөч болтгоо явчих. За тийш хөлөө аваад яв 50. Наач 50. За ахаад алах. Хурдан. Зөв. Ахаа алхач. Зөв. Ахаа алхаач гүгэж. Яа. Бэлтгэлгүй байж байгаа цохолчлаа. Хүм аяг унсан штэ. Аяг унжин гэдэг бол та бэлтгэлээ авах хэрэгтэй. За тог ямар вэ? Амар мэ. Амар нөө. За. Оюун бэлгийн хувьд яач вэ? Хөлөөрөө зүгээр ингээ хамаагүй яваад штэ тий. Хүмүүс ч амар хичээгээд явдсан штэ тий. Оюун бэлгийн хувьд жоохон хамаагүй явчихлаа тий. Хаанга явчихлаа. Тэгээ бодсон байж магадгүй. За тэр оноо авч чадаагүй дараагийн үе дээрээс оноогоо авах боломжтой. Дараагийн үе дээр бол дээдл нь 10 оноо авах боломжтой. Тэгэхээр дараагийн үе дээрээс амны хайрцаг унших үе дээрээс л яг яалагч маань тодорхой юм байна. Хамгийн сүүлийн багийг тайснаа өрж байна. Хамгийн сүүлийн баг. Бидний хайрын мэдж хамгийн нандин бүхний хүсэх хосгүй сайхан хайрын төгс зохицол гайхамшигт амт шоколадтай сүү залуусын сонголт. Теннисний бөмбөг олох үеийн хамгийн сүүлийн баг болох Марл Андрын баг гарч ирсэн байгаа. Андар бол тогтоо санал дээр суусан байгаа. Марлын хувьд гайгүй юу? Ер нь даваад гарчин гэж бодож байна уу? Уучлаарай урдчлаа хэлчихээ. Урдчлаад хэлчихье гэж тий. За тэгэхээр нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа залуусын сонголт шоколадтай сүү гэж байгаа. Шоколадтай сүүнээс ууснаа уу? Уус штэ. Тэгвэл одоо хүл хөмрөөл сайхан болоо гэж штэ тий. За амжилт хүсье. 2 1 цаг явлаа. Яг уусч жоохон дахиад яваа. Жоохон баруун тийш.
За яв чигээрээ. Яв. За зогс. Тэгээд яг доош байна. Доош айж хосуу. Зүүн гарталч. Баруун зүг автоматар яваад байна. За тэгээд баруун тишгээ дайлаад баруун тишгээ. Зүүлж юу ойрхон байна шүү. За тэгэр зүүлээд буцаага ухраач. За орчих шүү. Тэгээд чигээ юу баруун гарт тишгээ жоохон. За тэгээд чигээрээ. Чигээрээ яг уу. Тийм зүүн хөлөө нэлээд том өргөд уртаа тавьчих. Хажууд нь уу? За зүүн хөлөө шууд зүүн гартлын хажууд тавьчих. Зайтай өлтөө мөрний хэмжээтэй зайтай гэсэн үг шүү. Цаг нэлээ яваа. Тийм за шууд болно. За одоо дахиад том болох. Урагшаа том болох. Нэлээд том болох. Нэлээд том. Яа. За би ч амар гэж бодож орсон ч бас. Нөө сүүлийн оролцогчид бол нөө тог хүчтэй очиж байгаа хүн бүрийн царайнаас хараад нэлээд сэтгэл санааны амралтаа очдог л доо. Ер нь гайгүй байна уу? Бодсноос гайгүй байна. Би ч одоо бодсноос илүү байх юм болов уу гэж бодсон чи. Тэгсээр нэ уруулна гэж татхнаад шүү дээ. Ягтаас л эвгүй байна л та. За. Жохон салгалах маяг ороод байна. За Мартын хувьд ямар вэ? Ер нь боломж юм байна уу? Ер нь. Хэцүү байна. Хэдэн минут байвал болохоор байна? 10 минут. 10 минутаа 1 минутын хугацаанд нэлээд настай хүмүүс бүр нэг хамт олноороо ороод 3-4 баг бөмбөгөө саундаа хийж чадсан байгаа. Тий. Амжилт гаргасан. Тэгэхээр залуус маань нэлээд хаширлал ах шиг байна тий. Одооны залуус нэлээд хашир болсон юм байна тий. За тэгвэл дараагийн үе болох амны хайрцаг унших үе дээр бүгдээ уулзцгаая. Амны хайрцаг унших үе дээрээс ялагчт маань тодорхой юм байнамаа. Бидний хайрын нэр хамгийн нандин бүх зүйлсийг хосгүй сайхан хайрын төгс зохицол гайхамшигт амт шоколадтай сүү залуусын сонголт. Чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт New Media Group-ийн залуус оролцож байгаа. Тэгэхээр амны хайрцаг унших хамгийн сүүлийн үе эхлэж байна. Хамгийн сүүлийн үе дээр минд орших болтгүй хоёр маань сууж байгаа. Минд орших маань үгээ таалгаж болтгүй таах хэрэгтэй байгаа. 2 минутын хугацаанд 10 үгийг зөв тааснаар тогонд цохихгүйгээр босох боломжтой мөн 10 оног багтаа авах боломжтой. Билнэ үү? Билээ. Цаг явлаа. Хашаа. Хэлцээ юм уу? Хашаа. Дараа. Хашаа. Хашаа. Ноотон. Цаархай. Борцог. Боодол. Борцог. Боодог. Борцог. Тулаан. Минут явж байгаа. Йой. Гудамж. Боловч. Хоошуур. Холоо. Бодбилдинг. Хангард. Арц. 1 минут болсон. Чөөлсөн. Хашаа. Арчаа. Ноотон. Ноотон. Хашаа. Хазаа. Хараа. Хата. 2 оноо Борцог. Боодол. Борцог таасан. Тулаан. Тулаа. Солонго. Гөлөг. Солонго. Эхний баг маань
10 оноо авах ёстойгоос 3 оноо авсан байгаа. Тэгэхээр дараагийн багууд маань 3-аас нэлийн дээгүүр оноог авах байх гэж бодож байна. Дараагийн 2 дахь баг болох Үнэнбаяр Батнаасан 2-ын баг гарч ирсэн. Үнэнбаяр маань таалгаж Батнаасан таах ёстой байгаа. Цаг явлаа. Жүжиг. Чүдэнц. Жүжиг. Жүжиг. Чүдэнц. Жүжиг. Жүжиг. Гавар. Авдар. Гавар. 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 Нүүдэлчин. Нүүдэлчин. Түүхий. Нүүдэлчин. Нүүдэлчин. Чүдэнц. Халбаг. Хоёр үг мэдээ. Халбаг. Амби. Халбаг. Халбаг. Амбар. Халбаг. Халбаг. Маск. Маск. Майхан. Маск. Фэшн. Маск. Маск. Цаг хагастай орж байна. Маск. Нэг ч оноо авах байгаа. Маск. Банз. Жүжиг. 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 Бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүн. Бүтгэр. Бүтээгдэхүүн. 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 Холбоо үг юм уу? Бүтээгдэхүүн. Бразил. Бразил. Барилга байшин. Хариун. Хариун. Авир. Хариун. Шавж. Шавж. Эхний оноо. Гавар. 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 Авир. Гавар. Хавар. Га. Гэ. Гавар. Гэ. Гавар. Хэ. Гэ. Хэ. Гэ. Гавар. Гавар. Аа. За амны хайрцаг унших үеийн 2 дахь баг маань 2 оноо авсан байгаа. Дараагийн баг болох Ангараг Баттуяа 2-ын баг гарч ирсэн байна. Баттуяа маань таалгаж, Ангараг маань таах ёстой байгаа. 2 минутын хугацаанд 10 оноо авах ёстой. Амжилт хүсье. За тэр нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа залуусын сонголт шоколадтай сүү бидэнтэй хамтарч ажиллаж байгаа. Цаг явлаа. Тупэ. Амбар. Тупэ. Домбар. Тупэ тэгчин. Домбар. Домбаш. Аха. Совраг. Совраг. Сов. Домба. Га. Бэлтрэг. Машин. Бэл. Байшин. Рэг. Байшин. Бэлтрэг. Байцаа. Лövэр. Лövэр. Хороо. Лövэр. Лövэр. Цаасан шүү. Цаас. Цаасан. Цаасан. Уут. Шүү. Буу. Цаасан. Цаас. Цас. Цаасан. Цас. Цасан шишиг. Шүү. Цан. Нисгэгч. Нар. Сароод. Цас. Цаа. Цаас. Цар. Цаа. Нас. Цаа. Йоо цаашаа. Гимнастик. Башин. Чөтөр. Жом. Чоргоол. Чөтөр. Шүтэнс. Шүтэнс. Нар. Цар. Цаа. Цар. Цаа. Цар. Нар. Цар. Цаа. Цар. Цаа. Нисгэгч. Нисгэгч. Шүтэг. Нисгэгч. Шүтэнс. Нисгэгч. Цаасан. Цаас. Цаас. Наатам. Нар. Бэлтрэг. А? Бэлтрэг. Бэлтрэг. Лövэр. Лövэр. Цоо. Лövэр. Цөөвэн. Зоогийн газар. А? Зоогийн. Цайны газар. А, зоогийн газар, хоолны газар. Зоогийн. Бидний хайрын мэрэж хамгийн нандин бүхний хүсэх хосгүй сайхан хайрын төгс зөгцөл гайхамшигт амт шоколадтай сүү
Залуусын сонголт. Ангарах Батбаягийн баг маань 2 оноо авсан байгаа. Дараагийн баг болох Батамар Хулан нарын баг гарч ирсэн байна. Хулан маань таалгаж Батамар таах хэрэгтэй байгаа тий. Цаг явлаа. Хүнжил хувцс хүнжил хувцс битэн бөмбөг битэн баатг гамбир сурагч Эхний оноо утас сурагч гутас товарчин дон бамбар памперс бамбар хил бамбар памперс бамбар дамдын гүзээ цэцэрлэг цацаа цэцэрлэг цэцэрлэг 2 оноотой явж байгаа. нугас цун ловер нугас ловерч бөтэн гутла мөнгө гүзээ түүц тийм үү цэцэрлэг түүчээ цэцэрлэг За өмнөх баг маань 2 оноо авсан байна. Дараагийн баг болох Оюун бэлэг ган зэрэг 2-ын баг гарч ирсэн байна. Оюун бэлэг маань таалгаж ган зэрэг таах хэрэгтэй байгаа. Амжилт хүсье. Цаг явлаа. Үл аха болж байна. Момпреш бөмбөг момпреш шүү дээ. Заахгүй шүү. Момпреш бөмбөр арц арх Та чадахгүй бол дараагийн үгэнд орсон дэр баг. актем титэм актем Цаг явсаар байна. актем дасгалжуулагч хоёр үстэй юм уу? Үгүй нэг дасгалжуулагч. Наацсан болий. Лекц. Цамц. Шүтэнц. Тодорхой боломжтой байгаа. Шүтэнц. Нойрмог. Цөөн. Хамар. Хөтөлбөр. Ааха, болж байна. 2 оноо. Зогсолбор. Ааха, болж байна. Момпреш. Бамброш. Арц. Анчин. Актем. Дасгалжуулагч. Хамгийн сүүлийн баг гарч ирсэн байна. Өмнөх баг маань 3 оноо авсан байгаа. Тэгэхээр ер нь бол 3 онооноос дээш 4 оноо авсан тохиолдолд танай баг ялагчаар тодроод 500,000 төгрөгийн шагналын төлөө өрсөлдөх боломжтой болж байгаа. За ингээд амжилт хүсье. 2 минутын хугацаанд 10 үгийг таах хэрэгтэй. Цаг явлаа. Sad.
Цас. Сайд. Цагаан. Арвэ. Арвэ. Аха. Эхний оноо. Африк. Автер. Африк. Автер. Африк. Автер. Гомон. Аха. Эцги. Тавилга. Хэлдэ. Тавилга. За хөлөө. Шуудаа. Аха. 3 оноо. Африк. Автер. Намтар. Ном. Африк. За хөлөө. Pampers. Бамбар. Одоо ганц тоноо авах хэрэгтэй. Pampers. Өөр үг сонгоо. Бамбар. Бахар. Африк. Автер бол биш юм уу? Өөр үг сонгоорой наач. Секунд. Сэтгүүл. Би бүр төөрчлөө. Шоколадтай сүү. За наад чи ойлгохгүй юм байна. Секунд. Сэтгүүл биш үү? Секунд. Ганц өөр үг байхгүй юм уу? Толгой өргөчлээ. Африк. Наа чи авдрал гэдэг байна. Шоколадтай сүү. Хоёр үг. Шоколадтай сүү. Ойлгохгүй байна наа. Йоо энд байж тээ. Ширээ сандал говцоц готол. Тавлаг. Ширээ тавцсан тавг. Тавлаг. Ширээ тавцсан. За орд. Африк. Одоо тогтох унж гэнэ үү? Наа үгүй чи мэдэхгүй байна. Секунд. Тавцсан. Тавлаг. Гурван баг тэнцсэн байгаа. Тэгээд тэнцээд шодоод оюун бэлэг ган зөргийн баг маань ялагчаар тодорч байгаа. За ингээд ялагчаар тодорчсонд бол нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг BB Karaoke гэдэг байгаа. Залуучууд зочдуудлын хаанд барьлах BB Karaoke дуурал цайтай. Энэхүү караокед нэгэн үдэш сайхан найз нөхдөөрөө хамт олноороо сайхан дуулж хуурдаарай гэд энэхүү их хэмжээг гартуулж байна. Баярлалаа. Нэвтрүүлэгтээ орж байсныгаа санан дурсаж яваарай гэд энэхүү Chaka хэмээх kultuurын осрыг бидэг болгон гартуулъя. Нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Golden Gym Fitness Club-ийн зүгээс гаргадаг энэхүү Golden Gym-ийн сэтгүүлийг хоёр оролцогчтой гардуулъя. Бас би бэлгэртээ анхаарад эрүүл зүй хооллолтын талаар бас нэлээд олон зөвлөгөөнүүдээс багтсан сэтгүүл байгаа. За ингээд ямар ч сан нэвтрүүлгийн зүгээс өгсөн бэлгээ гардсан байгаа. Хамгийн сүүлийн финал болох 500 мянган төгрөгийн даалгаврыг одоо та хоёрын донд өгнө. Энэхүү даалгавар маань ямар даалгавар байх вэ гэхээр зэрэг 9 ширхэг аягыг голдон теннисний бөмбөг ойлгож голдно гэж сэндвич маягаар хийснээр ялагч болох ёстой. Гэхдээ хугацаатай 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлснээр 500 мянган төгрөгтэй явах боломжтой. Ингээд амжилт хүсье. За. Бидний хайрын мэрэгч хамгийн нандин бүхний хүсэх хосгүй сайхан хайрын төгс зохицол гайхамшиг дамт шоколадтай сүү залуусын сонголт. Хоёр, нэг, цаг явлаа. 1 минутын хугацаанд 9 бөмбөгийг аягнуудын голд хавчуулж хийж чадсанаар энэхүү миний гарт байгаа 500 мянган төгрөгийг авах боломжтой болж байгаа. Одоогийн байдлаар цаг бас гайгүй байна. За. 5 дахь аяг 6 дахь бөмбөгөө оруулах ёстой. Тийш үү. Зарим бөмбөгнүүд маань бас ойлт нь өөр байгаа. Тийм учраас яг ямар тохиолдолд яаж идэхийг бас мэдрэх хэрэгтэй. 20 секунд үлдэж байна.
За. 20 секунд үлдэж байна. 500 мянган төгрөг бол бас тийм анхаа олохгүй. Сүүлийн 2 аяг. Ай. Шидэт 4 3 2 1. За, харамсалтай байлаа. Тэр Чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартаар New Media Group-ийн залуус оролцсон. Гэтэ залуус дундаас ялгарсан ган зориг оюун бэлэг хоёр маань харамсалтаар 500 мянган төгрөгийн даалгавраа биелүүлж чадсангүй. Бүгжэн зүйн Чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт New Media Group-ийн залуус оролцлоо. Эх 7 хоногийн энэ цаг мөчтөө эргээд уулзцгаая. Түр баяртай үзэгчдээ. Баяртай.